улсын сая баталсан 14 онд баталсан хуулиар бол соёлын биет бус өвдөн энэ үндэсний наадам уламжлалт тоглоом эдрийг ардын ёс заншил зан үйл эдрийг бол соёлын биет бус өвд бол хамааруулж үздэг юм байна. Тэгэхээр бид нар хэрвээ энэ соёлын биет бус өв гэж үзэж байгаа бол энийг тодорхой хэмжээний одоо юу гэдэг нь бүртгэл багтаах шаардлагатай. Ингэжээж тодорхой төр соёлын өв нь өөрөө тодорхой хамгаалалтанд ордог гэдэг асуудлыг бас бид нэр анхаарах хэрэгтэй юм байна. За энэ соёлын өвийг хамгаалалтын хуулийн 21-р зүйлээр соёлын өвийн бүртгэлийн асуудлыг зохицуулсан байна. Ерөнхийдөө тэр энэ асуудлыг олон улсын эрх зүйн зохицуулалтын үед хэд хэдэн гэрээ конвенцээр зохицуулсан байна. Тэгээ 2003 оны биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцэнд дагуу гишүүн улсууд үндэсний хэмжээнд 2 янзын соёлын өвийн жагсаалтыг хөтөлж яана гэсэн үүргийг бий болгосон зохицуулалттай. Нэг нь болохоор соёлын өвийн жагсаалт, нөгөөх нь энэ одоо яаралтай хамгаалалтанд авах шаардлагатай соёлын өвийн жагсаалтыг төстэй энэ жагсаалтууд хөтөлтэй юм билээ. Хөтлөх ёстой юм билээ. Тэгэхээр энэ конвенцуудын хүрээнд ч тэр одоо Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд ч тэр тодорхой зан үйлүүдийг заншлыг бол энэ соёлын биет бус өв тооцох бүрэн боломжтой. За энэ конвенцийн хүрээнд 2003 оны конвенцийн хүрээнд Монгол улсын нэгдээ орцсон. Одоо энэ соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн үед заншил зан үйл баяр ёслолыг одоо өөрөөр хэлэх юм бол морин уралдаан хийж гисэн энэсийг багтаан бас ойлгох боломжтой. Ийм зохицуулалттай юм. За хэдий соёлын өв талаас нь авч үзсэн ч гэсэн тодорхой хэмжээгээр яалтчгүй бас хүний эрхтэй холбогдох учиртай юм байна. Яагаад гэвэл конвенцийн энэ 3 оны конвенцийн удирдгал хэсэг соёлын өвийг хамгаалалтанд авах одоо хөгжүүлэх асуудлаар ерөнхийдөө конвенцийн зохицуулалт хүрээнд авч явахдаа бас хүний эрхийн тэр стандартуудын хүрээнд авч явах одоо үүргийг бас энэ конвенцуудаар бий болгож байгаа гэдэг бас анхаарах. Гэхдээ яг 2003 оны конвенцид хүүхдийн эрхтэй холбоотой гэрээ конвенцуудыг шууд утгаар нишилсэн залтууд байхгүй. Яг хүний эрхийн түгээмэл тунхаглал 66 оны 2 пактуудын хүрээнд соёлын өвийг хамгаалах одоо хөгжүүлэх асуудлыг энэ хүний эрхийн энэ баримтчдын стандартын дагуу явуулна гэсэн юм залтууд байна. За тэгэхээр бид яг Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт бас олон улсын эрх зүйн зохицуулалтын адилаар бас одоо яг энэ асуудлыг зохицуулсан хэмжээний үүрэг учир дутагдaltaй байна. Бид нар тэргүүн хэмжээнд насны асуудлыг хэрвээ шийдэх гэж байгаа бол тодорхой хэмжээгээр тэр хүний эрхийн талаас нь шалгуурыг авч үзэх ёстой. Мөн дээрээс нь соёлын өв гэдэг зүйлээ бас орхидуулахгүйгээр энийг бас тэр хэмжээнд бас авч үзэх шаардлагатай болчиход. Түрүүний Бэмбэлэг докторийн хэлдгээр 2 асуудлын уулзуур дээр энэ асуудлыг шийдэх ёстой болж байгаа. Хэрвээ бид нар олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тавьж байгаа шаардлагын дагуу хөдөлмөрийн төвчгүй хэлбэрийн насны доод одоо 18 наснаас доошоо тавихгүйгээр энэ асуудалд хандах юм бол энэ одоо хаврын уралдааны хувьд тавигдах юм бол энэ яванд соёлын өв хэлбэрээр өөрөө
одоо юу гэдэг нь улсын үндэсний баяр наадмын орны уралдааны насанд бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх асуудал үүсэхэд гэсэн асуудал цаана бас байгаа. Энийг бас анхаарах шаардлагатай байна. Нэгэнт одоо хурдан морины уралдаан Монголын соёлын өв гэж үзэх юм бол энийг тодорхой хэмжээгээр одоо хүний эрхт нийцүүлэх хэлбэрээр өөрөөр хэлбэл аюулгүй байдлыг хангах хэлбэрээр энэ асуудлыг одоо хүний эрх талаасаа ч тэр соёлын өв талаасаа ч тэр нэгэндээ ноёлдуулан шийдвэрлэх боломжтой гэсэн саналтай байна.